Сүүлийн хэдэн сар Америк нэгдсэн улс болон Европын удирдагчид өөрийг хэрхэн багасгаж эдийн засгаас сэргээх вэ гэдэг талаар ярилцсаар байгаа. Гэтэл эдгээр асуудлыг шийдэхэд иргэн хүмүүр ажилтай байх ёстой. Тэгвэл Америк нэгдсэн улс болон Европын улсуудад өөрийн биш ажилгүйдлийг хямрал нүүлээд байгаагаас эдийн засаг нь өндөхгүй байгаа юм байна. Америк нэгдсэн улсын хувьд санхүүгийн хямралд орсон 2008 оноос хойш ажилгүйчүүдийн тоо 2 дахин өссөн. Түүнээс хойш ажлын байр бага багаар нэмэгдэж байгаа боловч маш удаан байгаа. Ихэнх ажлын байрууд хагас цагийн төр зүрийн ажил байгаа бөгөөд маш бага цалинтай ажлууд юм. Америкийн ажилгүйчүүдийн тоо 9 сая гэж байгаа боловч ажил хайж байгаа эсвэл төр зүрийн ажилдаа байгаа хүмүүсийг нэмбэл 24 сая хүн тогтмол ажилгүй байна. Ихэнх хүмүүс гинэт ажилтай сайхан болох юм шиг бодож байгаа. Гэтэл өнгөрсөн 2 жилд ажлын байрны өсөлт дөнгөж 2 хувиар л нэмэгдсэн. Сард дунджаар 250 мянган ажлын байр нэмэгдэж байгаа нь сонсоход их юм шиг боловч сургууль төгсөөд ажилд орж байгаа шинэ залуу боловсон хүчнүүдийн хувьд байдал хүнд байгаа юм а. Хүн ажилд орохгүй удаан явах тусам ажлын авьяас чадвар, ажил хийх хүсэл эрмэлзлээ алдаж ажил хийхээс дургүй нэгэн болон хувирдаг байна. Ард түмэн нь ажилгүй байна гэдэг нь улс нь хангалттай татвар авч чадахгүй, нийгмийн халамж үйлчлэгээс суларч чанаргүй гинэ. Иймээс улсын төсвийг бүрдүүлэхийн тулд гаднаас зээл тусламж авахаас өөр аргагүй төрнө. Гадаад өр нэмэгдэнэ. Барак Обама ирэх 10 жил 20 сая гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа. Хэрв түүний төлөвлөгөө биелвэл Америк нэгдсэн улсын хувьд маш том амжилт болно. Харамсалтай нь өнгөрсөн 10 жилд ажлын байр дөнгөж 1.7 сая л нэмэгдсэн. Ажлын байрыг нэмэгдүүлэх хэдэн арга байдаг байна. Үүнд ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг жижиг дунд бизнесийг дэмжих, үйлдвэрүүдийг шинчилж, орчин үеийн болгож мэрэгссэн боловсон хүчин бэлтгэх, фостер буюу кино урлаг, уран сайхан, entertainment аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, олон сая хүнийг барилгын салбарт ажилуулах зэрэг аргууд байж болох юм а. Олон тэрбум долларын өрнөөс салахын тулд хүмүүрийг ажилтай болгох хэрэгтэй гэж ажиглагчид зөвлөж байна.